Дахилгүй. За тэг. За. Чи дундэр нөмөтэйг богинохон. Гарт үнцэрч. Би сайн бодлоо. Дингээс сууч. Монгол хүн завлаалсан баг гэсэн. Маа. Нэг л. За. За өнөөдрийн за Tab подкастын маань 4-р дугаар 4 билүү 1 2 3 дуу тий. За. Дахил. За Tab подкастын маань 4-р дугаар энхүү эхэлж байна. За өнөөдрийн дугаарт маань Амра дүү маань оролцож байгаа. За тэгээд маш олон гоё түүхтэй, маш олон гоё сонир содон мэдээллийг та бүхэндээс өгөх бах гэж найдаж байна энэ дугаар маань. Тэгээд Амра маань болохоор триатлоны зөв дууж байгаа триатлон тий. Улсын мастер тэгээд мөн бас усан сэлтийн мастер цолтой. За тэгээд мөн адил одоо болохоор IT-ийн чиглэлээр ажилладаг. За ийм нэлээд сонирхолтой түүхтэй залуу бол оролцож байна. За тэгээд өөрийгөө гоё товчхон танилцуулаад тэгээд хоёлоо гоё чиний энэ сонирхолтой сэдвээр орё гэж бодож байна. За гоё танилцуулсан ахтай баярлалаа. Тэгээд би болохоор одоо спортод бол ер нь маш багахасаа ер нь их спортод дуртай байсан. Тэгээд би чинь усан сэлтээр болохоор бүр 6 настайгаас анх орчлонд ингээд очиж тоглохгоо сэлдэг байсан. Орчлондоо? Тий, орчлон сургуулийн басан. Тий. Тэр дураатай гэж баг элчин яаж бодлоо тий. Баг 1-р анги үгүй юу? Тий, 1-р ангиас тий. Тэгээс орсон чинь усан сэлт хичээлээр ордог байсан. Тэгээд манай анхны багш Туяа гэдэг хүн одоо ингээд намайг сэлхийг харчаал танаа хүүч амар ингээд юутэй авиастай юм байна гэдэг. Би бас ангидаа ингээд уралдаа нэгт орчдөг гэсэн аахгүй. Тэгээд сэлх авиастай байна гэд. Тэгээ бас нэлээд хэдэн жил гэтээ яг клубд бол ороогүй л дээ. Тэгээ нэлээд хэдэн жил зүгээр ингээд тоглолт сэлжсэний дараа 12 настайдаа яг усан сэлтийн клубд ороод яг тийм одоо бэлтгэл хийж хийсэн. Тэгээ 12 тагаас тэр чинь 2014 онд тэгээ 2014 оноос хойш одоо хүртэл ингээд 10 жил сэлээл. Тэгээд ер нь бас бүр яг өмнөх шиг ингээд бүр өдөрт ингээд 2 удаа бэлтгэл хийгээд 4 цаг бэлтгэл хийсний дараа 1 цаг бас бүтэн жимд яваад тэгэхээр бол арай болцсон. Одоо болохоор зүгээр яг одоо бие хаагаа ингээд эрүүл байлгах тэгээ дээрэс нь ажлын стресс ингээд одоо хянах ч юм уу те. Тэгээ сэлхээрээс гоё ингээд ажлын стресс багасдаг. Тийм байдлаараас ороод ер нь бэлтгэлээ өөрчлөлөөл явж байгаа. Юу 6 настайгаас сэлсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр ч ер нь устаа ойр өснө эсвэл аав ээж чинь усын спортын хүмүүс байсан уу? 6 настайдаа шууд усан дараа сэлнэ гэж байхгүй л үүдээ тий. Тэгэхээр тэр хүүхдийнхний тодорхой хэмжээнд усна гээд бэлтгэсэн сэлж мэл сурсан тийм процесс шүү дээ. Ер нь хаана уссан бэ? Устаа ойр өснө тий. Би чинь хаавал дөрөвтлээ. Тэг Улаанбаатар төрсэн тэгээд аав ээж хоёр болохоор тэг бас ер нь би тэгээ бага хаад угаасаа басаанлууд аваад явдаг гэсэн. Бага явдаг байсан. Тэгээ суйртай болсон байж тээ. Тийм ингээл тэр хүүхдийн нөгөө жижигхэн масаад нь ингээд тэр нэг би яг өндөр хүрдэг байсан аахгүй. Тэр хамяах ингээл хөлөөрөө зохиж сураад тэгээ дараа нь усанд ороход ингээд айцгүй. Тэгэхээр чи хүн чинь амар гожлоотой гэдэм л ч тусна тэгэл тэгэл ерөнхийдөө идэвхтэй явж байгаад 12 наснаас эхлээд яг одоо багт ороод одоо усын спортын баг тамирчин болсон гэсэн үг шүү дээ. Усын спортын багт ороод тэгээд тэндээсээ эхлээд одоо ерөнхийдөө энэ спортыг усын спортын гараа нь эхэлсэн. Тэгээд оролцож исэн томоохон тэмцээнүүд юу байв? Тэгээд гараад исэн амжилтууд одоо мастер гэдэг чинь бүр нэлийн том зэрэг гэж би бол удаа ойлгоод. Яг энэ талын спортын талаарх мэдээлэл бол надад маш хомсгоо. Нэг сайн мэдэхгүй тий. За ер нь тийм Монгол тэгээд одоо Монгол орн чинь усан спортоос хөгжөөд бас нэг тийм удааг байгаа л та. Одоо л ер нь тэгээд одоо манад олон улсын хэмжээний мастерууд төрж байгаа. Тэгээд бас одоо рекорд Монголын рекордууд ингээд олон улсын нэг рекордуудаас дэлхийн рекордоос амар тийм хоцолтой явдаг байсан байхгүй. Одоо болохоор харин тэр нь хамаагүй ингээд төхөөд эрэхтэй эмэгтэй хоёулаа ялгааг айгүй төгсөж байгаа. Тэгээд ер нь усан спорт нэлийн хөгжиж байгаа. Тэгээд одоо жишээлбэл би хамгийн том тэмцээн гэх юм бол усан спортод бол миний бодлоор залуучуудын дэлхийн аварга хаа. Тийм залуучуудын 16-аас 18 нас тийм. Тэр ч одоо бүр амар том тэмцээн биз дээ. Дэлхийн аварга гэхэр ч одоо
тийм жил болгон одоо юу уг нь бол болдог. Гэхдээ тэр нь 50 м 25 м гэж солилцоо явдаг. Тий. Тэгээ би чинь 16 тада 2017 онд. Тий 2017 онд орж ирсэн юм байна тий. Дэлхийн аврагт. Тэгээд тэр үедээ жоохон байсан тэгэл. Би чинь тэгээд айгүй намхан тэгээд тэр үе 16, 17, 18 та хүмүүс чинь аим өндөр сэлдэг. Тэгээд одоо энэ нэг Кристоф Милок гэдэг одоо 200 дэлхийн дэлхийн рекорд эзэмшиж байгаа рекорд алдсан. Тийм нэг залуухан гараа тэрнтэй хам зураг авах гэсэн аахгүй. Тэр чинь бас залууд аим байдаг гэсэн. Тийм. Би тэгээд тэр хүний сэлж яхах нь үзчихэл энэтэй зураг авахлаа гэж очиж зураг авалцсан. Тэгсэн чинь дараа нөгөөдг мөр амар дэлхийн одоо байсан дээ. Тийм бүр дэлхийн аврал дэлхийн олон улсын би олимпик рекорд хийгээд амар байсан. Би болохоор хүүхэд байхдаа нэг удаа нэг усан бассейнд очив. Би Эрдэнэтэд өссөн байхгүй. Тэгээ манай ихч нэг төлбөрийн төлөө чиний очоод би хоёр удаа л атсан л да. Тэгээл ингээл амар лаг хөвгөдөж байгаа. Тэгэл тэрнээс ч дахиж уснаас амар хол байж яжаар хаад нэг жилдээ нэг мэгч бүдэ гол мол дарчгаар ингээ оруулж огт сэлж чадахгүй байж байгаа. Тэгээ яг саяхан өнгөрсөн 100 одоо ажлынхаа залуутай ориглыг таних шүү дээ. Тий. Оргил надад зааж өгье гэ бид хоёр хамт бассейнд очивоо. За тэгэл бассейнд очингуудаа эхлээд мэлхис хэлсэн гэ. Тэгэл ингээ чадахгүй. Тэгээ яг эхний өдөр бол би жоо хайсан. Гинт нэг юм би яриад ингээл хамаг би хөсцсөн. Тэгэл ингээл уул нь ороод би ингээл алах гэж бодсон чинь чадахгүй нэг сонь ингээ хамаг би хөшөөд бүр ингээ. Тэгэл яг 2 дахь 3 дахь юунаас нэр ихэдөө тэнгуут нь мэлхис хэлдэг чадахгүй. Тэгэнгүүтээ эхлээ хөвд сурыг гээд. Тэгээ дээш хараад ингээд хөлөө ингээд гараараа ингээд хөвд сураад. Тэгээ тэр хөвгөө аяга хурдан сурцсан. Тэгээ сурангууд аяга урам авчиж байгаа юм чаа. Тэгэл яг ингээд уснаас ингээд гарч ингээд амьсгаа авч ингээд сураад. Тэгэл оролцоор бол ерөнхийдөө нэг юм юу болоод нэг жоохон суйртай болоод. Тэгээ яг сарын дотор бол яг нэг юм ямтаач хөвд сурж байгаа. Тэгээ мэлхис хэлтээр ингээд нэг алдан байна гэж байгаа. Гэтэ нэг зүйлийг анзаарсан тэр нүгээр усан спорт бас нэлийн одоо хүч шаардсан тийм спорт юм шиг надад санагдсан. Ингээд би ч нэг жоохон орж шнэ 20-30 минут л ороод ингээд болчингууд амар болорж байсан. Бүх болчингууд бүр юм хідээч болорж байгаагүй болчингууд төрөл болорж яг тийм мэдрэмж авчихсан хэрэг тэндээс яг тэгэл төвөнгөтэй хамгийн надад нэг жоохон хэцүү санагдсан болохоор ингээд усан бассейнд ороод орж явахдаа амар гоё. Тэгэл ингээл ядарч мадарснаа мэдэхгүй юм шиг ингээд дотор нь ингэж бахан сэлж мэлж ингэж оруулж яснаа. Яг гарч ирсэн чинь шууд бүр амар ядарсан. Бүр амар ядраал. Тэнгуутаа бүр амар өлсөөл. Тэгмэр амар өлсөөл. Тэгэл за ер нь эн чинь ингээл явнууд чинь айгу хэцүү байна да тий. Тэгээ бас ингээд яг энэ спорт хичээлдэг хүмүүсийг амар лаг бахархсан. Тэгэл юу гэдэг юм уу? Одоо чиний яг рекорд амжилт аль төрлөөрөө хэдэн зуун метр сэлсэн гэдгээр байх уу? Тэгээ рекорд амжилтаар уу? Тий. Одоо жишээлбэл юу одоо ингээд бид чинь усан одоо ингээд усан спортод тэмцээнд орж байгаа жишээлбэл 50 м өвөр, 100 м өвөр, 200 м өвөр, 400 өвөр, 1500 өвөр. Тэгээд нэг бас 3 өвөр төрөл байгаа шүү дээ. Тэрнээс ялхан 50 100 200 гэж явцдаг. Тэр нь усан сэлд нийтдээ багийн бас бөөх орж ирээ нийтдээ нэг 21 төрөл ч юм уу те эрэгтэй эмэгтэй бас тусдаа тэгээд тэр нь тийм айгүй олон төрөлтэй байдаг. Тэгээд одоо жишээлбэл би жишээлбэл одоо ингээд триатhlон хичээлдэг болохоор би ер нь холын зайд их бэлддэг л те 1500 өвөр 400 өвөр 800 өвөр. Тэгээд тэдэртээ ингээд зориулаа бэлтгэлээ хийн. Тэгээ ер нь тэдэр одоо миний ордог төрөл ахгүй. Жишээлбэл би ингээд 400 өврийг бол жишээлбэл 4 минут 30 секундтай дуусгадаг ч юм те тийм нэг цагтаа. Тийм тэр нь тэгээ одоо нэг мастер ч юм дид мастерын цагтаа л байгаа хаа та. Ер нь шантарч ирсэн үү? Тэгээ зөндөл шантрах юм бол зөндөл байгаа л та. Тийм шийдэл дурдвал одоо тий. Одоо жишээ нь тэр чиглэлээр хичээллэх сонирхолтой залуучууд юм хүүхдүүд байгаа бол тий яг ийм асуудал ер нь бол тулгардаг тий. Тэгээ энэ дээр энэ скил ингээд даваа гарчих юм бол тийм тий илүү гоё болдог гэдэг талаар жоохон зөвлөгөө маягаар. Тийм. Би яг өмнө нь болохоор ингээд тийм миний ингээд эцтэй одоо усан спортыг хичээлж байгаа ингээд шалтгаан болохоор ингээд медаль авах гэж байсан байхгүй амар ингээд би өмнө нь болохоор ингээд зөвхөн медалийн төлөө явдаг байсан л та. Тэгээ одоо ингээд бодохтаа болохоор ингээд миний ингээд тэр нэг менталити гэдэг байхгүй тийм ингээд толгойд ингээд яахаас хийж байгаа вэ гэдэг тэр нь жоохон өөрчлөгдөд. Тэгээ би одоо болохоор ингээд сэлж шалтгаан тий би ингээд зүгээр өөрийгөө ингээд зөв хөгжүүлэлтэй байлгамаар одоо жишээлбэл ингээд
ажиллаа ингээл би ингээд ажилдаа ингээд нэг юу одоо энэ шилбэл өглөө 8 жишээ ингээд 4-өөс заавал тарна гэдэг байхгүй. Тэг ингээд яад гэж байгаа гэхээр би ингээд ажилдаа ингээд тарчаад тэг шууд гэртээ төгчнөөс өмнө хурж ирээд тэг ингээд сэлмээр байдаг байхгүй. Тэгээд нөө цагаа зөв өнгөрөөгөө тэг төгчнөөс яаж л 4 цаг ингээд суугаад тэгээ бүр өдөржингөө ингээд цагаа ингээд төгчөнд өвөхгүй тулд ингээд одоо өөрийнхөө бие ингээд зөв хөгжүүлэх. Тэг ер нь ингээд миний одоо бодлого арай өөртөө зөвхөн медаль авах ба штэ. Жишээлбэл арай жоох нэг өөр тийм босон чинь яасан юм аа. Ингээд усан сэлхийжсэн бүр ингээд амар ингээд таашраал те. Өмнө нь болохоор ингээд медаль аваад ингээд өнөөдөр жоохон муусэлч юм уу яа би бүр амар суг яа гэж амар шантардаг байсан. Одоо болохоор за өнөөдөр ингээд яах вэ те. Өнөөдөр их завгүй байлаа, толгой хөвдлөө. Өнөөдөр хүүтэн байлаа гэж би хүний бие чинь ингээд зөвхөн усан сэлхээс өмнө яасан биш. Бүтэн өдөржингөө яасан, өмнөх оройн сайн унтсан байна уу, яасан, хоолой сайн идсэн байна уу гэл те. Хоолой идэхдээ эрүүл хоол идсэн байна уу гэл гизэн үдсэн бол уус яаж хэлж чадахгүй байхгүй. Тийм тэрийг одоо бол сайн анзаардаг болсон. Тэгэл одоо энэ арай жоохон нэг өөртөөс зөөлөн байгаа л та. Тэг өмнө болохоор ингээд жоохон өмнө чинь тэгэл бас ингээд зарим өдөр ч амар хэцүү бэлтгэл шүү дээ. Тэнт нь тэгэл бүр амар ингээд ядартлаа ингээд сэлээл. Тэгэл дараа нь тэгэл амар их ядардаг байсан. Одоо болохоор арай гайг ингээл өнөөдөртөө заах би өнөөдөр амар ядарсан байна. Жохон тайван сэлийч юм. Техник одоо сэлийгээд одоо бол ер нь өвн бүр яг адилхан хурдтай сэлж байгаа бүртэл хамаагүй амархан сэлдэг болсон шүү дээ одоо тийм. Ер нь усан спорт бол юу ах те яг эрүүл мэндийн талаас бол юм хүний биед бол маш хэрэгтэй спортын нэг байх гэж бодож байна те. Тийм ер нь бүх спорт бол ер нь л тийм тийм. Тэгмэд ингээд одоо жишээ нь ингэдэм билээ шүү дээ. Нурууны одоо өвчтөй хүмүүс тэгээд усан дотор ингээ оруулаад ингээд хөвдөг юм дээр ингээ сэтүүлдэг. Тэнгууд нь өвдөлт нь багасдаг гэдэг би тийм нэг сонсчихсан байхгүй. Тийм тэгэл тэнгууд суулт молттой хүмүүст бол ингээд яг ингээ одоо бүхэл биеийн ингээд нарийн булчингууд болон бүх бие ажиллаж яадаг те. Бүх бие ажилладаг. Тэгээд дээрэс нь ингээд жингүүлд ордог учраас ингээд ямар нэг нурууны суулт молттон дээр бол маш сайн тийм ээ те. Тийм спортыг сонсч байсан. За тэгвэл дараагийн одоо хоёр дахь төрөл маань байгаа шүү дээ. Тэр нь болохоор триатлон. Тийм. Триатлон гэдэг. За энэ болохоор олимпийн төрөл шүү дээ. Тийм. Олимпийн төрлийн спорт шүү дээ. Би хүүхэд байхдаа л яг ингээл олимпийг үзчихсэн аахгүй. За хүүхэд байхдаа яг энэ төрлийнхийг нэг үзчихсэн санаж байна. Тэгэл ингээл гэхдээ тэр яг ордоггүй мэдэхгүй. Намтаа ч ингээл дугуй унаал тэгэл усан сэлээл тэгснэ. Бас нэг юм байдаг шүү дээ. Нэг ингээл цанаар ингээл гулгаал тэгснэ шууд буу гаргаж ирээд буудлаа тэгэл хаш аваад тэр нь ямар төрөл юм бэ? Тэр болохоор биатлон байхгүй. Биатлон аа. Тий, өвлийн биатлон. Тий. Триатлон болохоор дугуй. Тий. Сэлээд дугуйнаад гүйдэг. Тий. За тэгээд усын спортоор суурай тавьсан тий. Усын суурай тавьжаад тэгээ яг хизээ энэ одоо төрлөө яваад орчих. Триатлон болохоор хамгийн анх 2016 онд зөв сонирхож үзсэн юм нэг. Тийм. Тэгээ сонирхож үзээд тэр нэг юу триатлон Монголын триатлон чи үгийн нурд болдог. Тэгээ ингээд хотоос хол тэгээ монголчин 100 сайхан шүү дээ. Тэгээ гоо аялангаас ингээд тэмцээнд орохоор амар гоё байдаг гэсэн байхгүй. Тэгээд хамгийн 2016 онд автаа хамт очоод тэгээ зөвөр сонирхчийн төрөлд ороод би чинь төрүүлээгүй. Би нэг 8 амт орсон байна. Тийм. Усандаа ингээд сайн гарч ирэнгүүтээ дараа нь гүйж чадахгүй, дугуйн чадахгүй тэгээ 8-д орж исэн. Тэгээ дараа нь 2018 онд дахин тэмцээнд ороод тэгээ тэрэн дээр болохоор тэр залуучууд нь төрүүлсэн, тэгээд элит нь төрүүлсэн, тэгээ акватлонд нь төрүүлсэн, тэгээд тэр 100 ороод амар сайн орсон болохоор тэгээл ер нь триатлонд ордог болсон шүү дээ. Өгийн нуур дээр ярьсан чинь нэг юм асуумаар санагчлаа. Энэ подкастын 2 дахь дугаар өгийн нуур дээр бичигдсэн байхгүй юу? Тийм. Тэгээд би өгийн нуур руу нэг ажиллаар явсан. Тэгээд одоо яг тэр өгийн нуур дээр болдог тэмцээн яа дээ. За өгийн нуур тойроод бол ингээд дугуйнах боломжтой тий. Тэгээд яа дээ шууд өгийн нуур руугаа аль хэсгээс нь ороод тэгээд яаж тэр өгийн нуураа тойрж явдаг юм уу? Эсвэл уул муул ингэж давж жоохон бартаад байдаг уу? Тэр л жоохон дэлгэрэнгүй ярилгаа сонирхож байгаа хүн байвал тий. Би за ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар тэн дээр тэмцээн болд юм байна. Тэгвэл ингэж бэлдэх юм байна гэдэг нэг жоохон мэдээлэлтэй болчих тий. Тий. Өгийн нуур чинь одоо ингээд нэг баазууд эдэн шүү дээ амралтын газар. Тий ингээд тойрол дүүрэн. Тий тойрол дүүрэн бааз даарс тий. Тэрний одоо яг аль зүгээс юм бол доо.
одоо нэг Одоо ер нь ийм дугуйл юм байгаа шүү дээ. тий одоо дугуйл юм байгаа шүү тийм дээ. Тий одоо байгалийн зүгээс одоо хэдэн метр сэлтэй? 400 м бас сэлнэ. Усандаа явантаа тэгвэл аль хамаагүй аль нэг эргээс нь л ороод 400 м аль нэг зэрэгсэн биш аахгүй. Яг эхлэх зэгтээ, дуусах зэгтээ. Тэгээ бүгдээрээ адилхан цэгээс эхлээд тэр цэгээрээс ингээ гардаг. Тэгээ яг би ингээ яг хаана эхэлтгийг хэлж чадахгүй байна. Гэтэ ер нь ингээд тэр бол дугууны зам нь бол ингээд уулууд өгчөөд урууддаг байхгүй. Тэгээ өксөөл уруудаад өксөөл жоохон тэгш явж байгаа уруудаад тэгээ тэрээр ингээд 4 удаа давтна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чин хэрвээ одоо тэнд бэлдэх юм бол ерөнхийдөө өксөөр байх нь байна. За уруу бол яах вэ те? Тэгэхээр өксөөрөө урууцсан ер нь амар. Өксөдөх урах гэдэг зүйлийг 4 удаа давтаад. Тэгээд тэрний дараа гүдэг. Тийм тэрний дараа болохоор ингээд бид нараас transition гэдэг юм байдаг байхгүй. Тэрийг ер нь ингээд наа харж байгаад ингээд одоо анх удаа орж байгаа хүмүүсүүд их яадаг л та. Сайн бэлддэггүй. Тэм чинь ингээд жишээлбэл одоо ингээд Michelin Times-ийг харах юм бол тэ ингээд transition ингээд бүх юмудаа ингээд бүр бэлдсэн ингээд анх одоо жишээлбэл ингээд усандаа сэлнэ шүү дээ. Гэтэ ингээд усандаа сэлж дуусчаад ингээд усны малгай шилээ ингээд авчаад тэрийг сагсандаа хийчээд дугуй шууд аваа явдаг байхгүй. Тэгээ дугуйндаа шууд аваа явж болохоор ингээд хүл үцгэн байгаа шүү дээ. Сэл аваад ирсэн чинь. Тэгээ ингээд газар дээр ингээд гүйж аваад тэгээ мордтой болохоор нөгөө дугуйны шипи гэж үүдэг. Тэр нь ингээд дугуйн дээр ингээд аль хэзээ тавьсан ингээд өмсгөд шугуулаад өмсгөд битэн болцсон. Тийм ээжтэй тэгсэн чи хүмүүсд болохоор сэлж гарч ирчээд малгай тайлахгүй байжсэн ингээд жоохон толгой эргээд хаана сагсан байна гэх тэр хүнийхээ яг өөрсдийн дугуй муутай байршлууд нээдэг. Тэндээ ингээд дахиж буу юм болоод дараа нь гутлаа өмсгөж буу юм болоод дараа нь дугуйнхын каск өмсгөж буу юм болоод тэгээ дугуйгаа явдаг. Бид нар болохоор ингээд шууд бүх юмд нь бэлэн ингээд төсөөлцөн за яг сэлж гарч ирэн ингээд тэгээ би шууд ингээд малгай усандаа сэлж гараад малгай шил аваад шууд сагслаа шидэд каск өмсөөл тэгэл дугуй аваа явчихдаг байхгүй. Тэгээ би ингээд тэрүүгээр ер нь ингээд надаас ингээд хүмүүсд дугуйгаар хамаагүй хордон чийсэн ингээд трансишнараа би бараг минут хоцчихдаг байхгүй. Тэгээ орж ирэхэд ч гэсэн минут хожоод хотл аим хурдан өмсөж чинь. Тэгээ гүүгээ гараа авчих байхгүй. Тэгээ ер нь тасарчдаг байсан яг трансишнараа тий. Нэг асуулт байна. Яг уснаас гарч ирээд тий. Дугуйнаар очиод нэг гутлаа өмсөн шүү дээ тий. Тэр хооронд хөл нүцгэн байгаа. Тий. Шороо наалдаад гут руу шороотой гутлаа хөл орох боломжтой. Тэрийг яагаад л та тэгэл орчих юм бол яач дээ ингээл жоохон ингээл би хамгийн ихлэ яадаг байхгүй шууд шуул өмсчихгүй дээр нэг гутлан дээр ингээд гутлан дээрээ арчих нь шүү дээ. Тийм дээр ингээд жийч таахгүй. Тэгээ жоохон ингээд 0 хурдтай авчихсан нэг 10 км цагийн хурдтай ингээд шаагд авчихсан хамаагүй л ачигтай таахгүй. Тэгээ жоохон ингээд хурдан авчмуудаа ингээд гайг болонгот нь тэнцээс донцлоготой зам байгаа шүү дээ. Тэнд нь болохоор сайн гараараа барьж аваад гайг болонгот нь шуул нэг хэрвээ шороотой ах юм бол жоохон арчдаг ч юм. Тэгээ өмсчихдээ шүү дээ. Тэгээ би тэрийг яг тоодог юм жижигэн чулуун бол яадаг ч юм шүү дээ. Тэгээ ер нь л яг тэмцээнд улаарсан байгаа бодол дэшээ явчихсан. Тэнцэн дээр үүж байгаа юм шиг ямар амар импакт өгөх биш. Гүүхтэл харин сайн яг арчиж агаад нэг жаад өмсөхгүй бол холгож магадгүй. Тийм. Гүүхтэл сайн харахгүй бол хүмүүсд тэгэл яг бас нэг ус мосны триатлончод бас нэг тэсвэрийн спортчтэй тий. Тэгэхээр ер нь бас одоо юу хиндэ шууд гараал амар хаман хурдаа хийж болохгүй л дээ бас тэр чинь сайн ингээд яг өөрийнх ингээд нэг одоо юу хиндэ дасан хурд гэж байдаг байхгүй хүн тэрнээс ер нь илүү хурдлаад ер нь явах юм бол тэгээд ингээд дундаа ядаднаа л гэсэн үг л дээ. Тэгээд тихгүйгээр те яалаа ингээд тэсвэр спортын дунд нь ядарчих юм бол тэгэл ингээл урууцаараагаал сүулдэ бүхэнгээ ядаал орж ирдэг. Тэгэхгүйнд бол ингээд яг гоо жигд хурдтай бэлтгэлээ ингээд сайн яг бэлтгэлтэй хийсэн хурдаар явах хэвээр. Яг нэгэн жигд авах хэвээр тийм. Чи хол зам байгаа учраас тийм. Тийм зам хол болохоор харин тийм. Нэгэн жигд байвал тэгэл яг л гайгүй тий орохдоо ч гэсэн гайгүй ингээд гайгүй орж идэх байхгүй хүмүүс чи өгч байгаа юм шиг орж ирэхээр тэгэл бэлтгэлээ хийгээгүй наа л гэсэн үг шүү дээ. За тэгээд чи тэнд анх удаа оролцоод тий. За тэндээс тэгээд мэдээж гоё ихтгэл төрсөн байж тээ. Үе энэ спорт чинь гоё юм шүү гэ. За тэгээд дараа нь яасан шууд багт орсон уу, дугууланд орсон уу? Ер нь одоо яах ёстой байх вэ? Одоо энэ спорт хичээлийг сонирхож байгаа хүмүүс байвал. Тийм би болохоор яг 18 онд төвлөөд 19 онд орсон. Гэхдээ 19 онд ч гэсэн бас төрүүлсэн. Хоёр дараалаад. Тэгээд ингэсэн байна шүү дээ. 16 онд анх очоод тий. Орж үзээд хийсэн байна. Тэгвэл
18 19 онд бол тэрэндээ дахиж очиод төрүүлсэн байна шүү дээ. Төрүүлсэн, тий. Гэхдээ тэрэнд орохын тулд наан одоо 16 онд ерөнхийдөө мэдчихлээ. Түүнээс дараа нь ямар нэгэн дугуулсан ч юм уу клубт хамрагдах хэрэгтэй гэдэг. Эсвэл хуваараа бэлдээд байх уу? Би болохоор нэг юу усныхан клубтэй л байсан л да. За. Тийм тэгээ усныхан клубтэй оройноос хилээл тэгээ өглөө бас бид нар нэг өглөө 5:30-аас хаяас хилдэг байсан. Нэгт 5 дахь өдөр. Тийм өглөө шүү дээ. Тэгэхээр ингэж л заавал дуулан мууланд хамрагдахгүйгээр чи өөрөө бэлдээл тэгэл очоод шууд нэрээ өгөөл тэмцээнд орчих. Ер нь бол тийм ер нь бол бэлтгэх нь гэвэл тэгээ усан одоо би ингээ усан тамирчин болохоор наад шиг амар тийм сэлээд авах шаардлагагүй. Орой ингээд тодорхой хэмжээр 400 м сэж амж нэг 45 минут ч юм уу ганц цаг ингээд өөрөө бэлдээд тэгээ гүүхтэйсэн тэгээ гүүлтийн зам дээр өвөл гарчгүйгээд тэгээ хавар 100 болохоор ингээд гадаа гарчгүйгээ ч юм тий. Дугундаа ч гэсэн би ингээд гэртээ ингээд суурин дээр дугуунчтай байхгүй. Тийм тэр нь хамаагүй амар. Тэгэхээр чи өөрөө тэр тэмцээндээ угаасаа суурьтай байсан. Тэгээ өөрөө бэлдэж байгаа л. Тэгээд 18 19 онд ороод төрүүлээд. За тэгээд ямар шаардлагыг хангахаар ер нь яа одоо мастер цолон төрөх үү? Юу мастерын цолцсон болохоор удаа дараалан төрүүлсэн л 2 удаа дарааж төрүүлэхээр мастерын цол. Шууд мастер цологчт юм. Тэгэхээр чи 18 19 он дараалал төрүүлсэн. Дараалал 2 төрүүлсэн тий. Тэгээд одоо ер нь цаашдаа одоо яг Монголын тэмцээнд бол одоо мэдээж орох бах тий. Юу цаашдаа ер нь одоо олон улстай ч юм уу тий олон улсын тэмцээнд за бүр амар том ярих юм бол олимпиадад бэлдэнэ гэвэл яа тийм шигшээ баг маг гэж одоо Монголынх байдгүй. Тэрэнд орох уу? Тэрэнд орыг яаж ордын тэр талаарх мэдээлэл. Тий. Монгол шигшээ баг бол байгаа. За. Тий, тэр нь болохоор юу одоо тэр хүүхдүүд болохоор нэг яг нэг баг магт ор гэж бол тийм шахтгүй. Зүгээр нэг сонгогддог байхгүй нэг шигшээ баг, Монголын шигшээ баг. Тэд нар ингээд яг өөрсдөө бэлтлээ хийж чадвал хаанч хараалагдаж болно, хуурайч бэлдэж болно. Тэгээд тэн одоо шалгарыг үлээстэй тэмцээнд бид нар тэмцээнээр яадаг, рейтинг авдаг. Тэгээд жишээл улсын авраг төрүүлэх юм бол сонгогддог ч юм те. Тийм сая бол тамхины улсын авраг болсон. Тэгээд би тэн 2-д орсон. Тийм 2-д байранд ороод тэгээд одоо 4 сарын юм лээ. 4 сарын ихээр нэг Азийн цом байна. Тэнд одоо орох тийм шалгаар авсан тэгэл тэнд байна. Тийм. Одоо Азад өрсөлдөн гэсэн үг шүү дээ тий. Гой сонирхолтой юм байна тий. За тэгээд ер нь Монголоос Монголын яг тийм тамирчдаар амжилт гаргасан түүх байдаг. Бага. Ер нь одоо олон улсын тэмцээнд амжилт гаргасан гэх юм бол эмэгтэйчүүдээс бол 3-т орж ирсэн бас байгаа. Би болохоор нэг Азийн залуучдын цомын аврагаас хүрэл авч ирсэн. Триатлоноор тийм. Азийн тийм залуучууд бол хүрэл авч ирсэн. Тэгээ яг одоо элиттэй эрэхтэй тийм. Эрэхтэй элиттэй бол одоохондоо бол тийм бүр медаль тавцанд бол арай хүрээгүй л юм да. Тийм. Медаль тавцанд хүрэх юм бол тэгээ олон улс аавна л гэсэн үг. Тийм. Тэгэхээр бидэнд ер нь жоохон бэлдэх баазанд жоохон дутуу байдгүй. Тийм. Яг бүр тэгэж гарч ирэх юм тулд ер нь юу хэрэгтэй байдаг юм бол. Чиний бодлоо мэдээ. Тий одоо тэр хувийнх нь одоо тийм хэр туйстай байдалтай. Одоо ингээд одоо жишээлбэл би ингээд уг нь бол өстэй одоо яг бэлтлээ ингээд зөвхөн ингээд медаль авахын тулд ингээд бэлтлээ хийгээл те. Өдөр болгон бэлтлээ хийж олно л доо. Тий. Тэрүүнийх нь нас туйстай байдлаас нь шалтгаалах байх л та. Тэгээ мэдээж бэлтгэж сургуульд ингээд байнгын байх хэвээр. Тий. Тинээс шалтгааж байгаа бах. Тий. Тийм болохоос бол одоо жишээлбэл ингээд яг Монгол бас жоохон хүүтнэлтэй бэлтгэл хийхэд бас хэцүү. Гүүж мөхөд жишээлбэл. Тэрнээс өөр бол одоо хэвлэн нэг тийм 20-од ингээд хорцсон байхгүй шүү дээ. Ингээд триатлоноор энэ хүнийг тэмцээнд оруулахгүй шүү гэсэн. Тийм бол амар тийм ус төрийн бол байдгүй. Тийм хүн хүсвэл ингээд нэрээ өгөөд шалгараа тэгээ орж болно. Ер нь хов үнийг сахилах батал. Хов үнээс нь шалтгаалж байгаа тийм шүү дээ. Тийм мэдээж тэгээд нэг анх удаага тэмцээнд орох жахт нь олон улсад явуулчих гал тий. Тийм. Дэж туршлагатай үнийг явуулна. Тийм. Хүн байх хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тийм нэр хүндтэй тийм. Чиний ер нь за ингээд усын спортоор явсан, тэгээд триатлоноор явсан. Тэгэхээр одоо маш их цаг завыг чи энэ хоёр спортонд зориулж байгаа шүү дээ. Тэгээд тэгээ явжсанаа чи болохоор
IT-ийн талын мэрэгчлийг сонгосон шүү дээ. IT-гаар бэлдсэн. Тэгэхээр чиний өсвөр нас болон хүүхэд нас чинь хэр их цаг завгүй өнгөрсөн бэ? Хэр их дусамж дөрөв. Зарим хүмүүсийг ингээд сонсхолоор өсвөр нас нь маш завгүй өнгөрсөн. Тэгээ бараг тоглох зав байдгүй байсан тий. Би ингээд нэг дугуулангаас нэг дугуулан руу тий нэг хичээлээс нэг хичээлээр явдаг байсан гэдэг. Зарим хүмүүсүүд болохоор өсвөр нас бол маш их цаг завтай тий. Тоглоом наадам дурсамж дүүрэн өнгөрөөсөн байдаг шүү дээ. Тэгээ чиний хувьд ямар байсан бэ? Би бол яг нэгээс 5 дотор бол нэрээ өглөө бүр ингээд өглөө бид нар чинь 5 цагаас хэлдэг байсан байхгүй заримдаас. Тэгээд 1-р, 4-р, 5-р дотор өглөө 5 цагаас хэлнэ гэхэлэр чинь өглөөний 5 цагаас орой бэлтгэл 7-аас эхлээд 9:30 гээд 9 гээд дуустдаг. Тэгээ найзтайгаа ярилцаараа гал тэгэл гэртээ 10 гээд ирдэг байсан шүү дээ. Тэгээ заримдаа өглөө 5-аас гараад гэртээ 10 гээд хурж ирнэ. Тэгээ даалгавраа хийгээл тэгэл тэгээ 12 гээд унтаал. Заримдаа тэгдэг байсан. Тэгээд чам тэгээд яг одоо эргээд ингээ бодхолоор тэр нь яг зөв байсан, сайхан байсан гэж боддгоо. Эсвэл арай л завгүй ээжтэй. Надад дахиад жоохон юм хийцхүүрхтэй тийм цаг зав гарцсан бай. Тэгээ тэр үед тэгээд амар зоож моосон юм ерөөс хандгүй шүү дээ. Тийм сайхан байсан л гэж боддоо шүү дээ. Ойлээс юм чинь би чинь тэгээд тэр чинь дургуй хүмүүстэй цагаа өнгөрөхс сайн найзтайгаа цаг өнгөрөж байхгүй би чинь басааныхандаа тэр хайртай. Тэр чинь нэг гэр бүл шиг л байдаг гэсэн тийм. Тэгэхээр чинь тэгэл ядарсан чинь нэг юм харамсах юм байхгүй ойлээдэг гэсэн тийм. Тэгээд мэрэгчлээ ер нь яаж сонгосон бэ? Мэрэгчлээ юу? Мэрэгчлээ болохоор ер нь програмчлалт ер нь би ингээд ер нь тийм ахтай сургуультай нэг тийм програмчлал гэж мэддэг байсан байхгүй. Тэгээд их сургуульд ороод анх удаа програмчлалыг сонссон. Тэгээд мэдгүй тэгэл надад амар ингээд таалагдал тэгээд сонгоцсон шүү дээ. Энэ надад таарж байгаа юм байна гээл. Тэгээд яг энэ чиглэлээр чи яг IT дээр яг дотор англигдаж явах уу? Тийм IT дээр болохоор би ингээд одоо developer гингүүд чинь тийм програм хөгжүүлэгчтэй. Тийм програм хөгжүүлэх гингүүд чинь жишээлбэл одоо ингээд принтер засдаг хүн шал өөр ахгүй тийм. Жишээл бүр инженеэр ярих юм бол одоо вебсайт шүү дээ. Вебсайт тэрийг яаж одоо ямар байлгах уу, юунд зориулах уу тий, e-commerce байлгах юм уу, эсвэл зүгээр introduction танилцуулгын вебсайт байх юм уу, тий яг юунд зориулах уу. Тэгээд цаашдах юм бол одоо юу бас юунд яваад орчих вэ? Одоо аппликейшнуд шүү дээ. Тийм аппликейшнуд байна. Тэрийг яаж хинд хэрхэн зориулж хөгжүүлэх үү, юуг нь яаж ажиллах уу. Тэгээд нэгэнтээ эхлээд ингээ бий болгоцсон зүйл бол цаашаа тэрийг яаж хөгжүүлж удаан хугацаанд авч явах уу. Тэгэл ер нь ингээ анзаараад хаа вебийн хөгжүүлэлт ажиллаж ерөөс зогсохгүй байдаг. Тий. Одоо нэг жишээ нь зүгээр юм танилцуулгын нэг вебсайт хийгээд ингээ орчингуудаа тэгэл тэр нь 10 жил өнгөж байхгүй. Тий. Чи ингээл байнгын солиогч дээ, байнгын апдейт хийгдэн. За тэгвэл тухайн одоо юу нэг компани вебсайт хатар чи ингээ байнгын өөрчлөгдөж чинь, ховсон өөрчлөгдөж чинь, томор нь, жижигэр нь, салбар тоолго энийгээ болин нэмнэ гэх. Тэр болгон дээр энэ ажил одоо фидбек уу энэ ажил байнгын явагдчихэдэг. Тий. Танд л сонирхолтой байдаг уу те? Ер нь аюул сонирхолтой байгаа шүү дээ. Би чинь тэгээ энэ компанид орсондоо ороод тэгээд энэ прожектуудаас их одоо юу юм бэ? Оролцоотойгоо их баяртай гал та тий. Зөвхөн ингээл өөрхийн юмаа хийгээл за чи өөрхийн юмаа хий ингээ прожектд оролцохгүй шүү гэхгүй манай менежер маань их одоо төсөл мөсөлд оролцуулж байгаад их баяртай байгаа. Тэгээд нэлээд сонирхолтой байна. Тийм тэгэл их юм сурж мэдлээ сая. Маш сонирхолтой байгаа. Тэгээд тэр чинь надад нэг таалагдж байгаа юм софтвер их таалагдж байгаа юм ингээд одоо бизнес чинь амьд шүү дээ тий. Бизнес чинь ингээд дандаа солигдож идэг өдөр болгон солигдож шал өөр юмнууд тэрэнд нь ингээд софтвер яг дагаа солигдож идэг. Тэрнийг таалагддаг л надад ингээд энэ жишээлбэл энэ сард ингээд сайн яваг юм чинь шинэ юм бүтээх шаардлагатай боллоо ингэх хэрэгтэй боллоо гэл тий. Тэрийг ингээд нийцүүлээд ингээд өөрийгөө өөрчлөөд бас явж идэг. Ингээд амьд багын бас нэг шинж ах бай тий. Яг таалагддаг тэр нь тий. Тий. Хоёулаа ч ер нь л жоохон холбоотой шүү дээ. За тий би гэж болохоор одоо яг ингээд IT-ийн талын хүн бол биш. Гэхдээ нэлээд хэдэн вебсайтуудыг хийсэн. Тэгээд яг ингээд харж ахлаар яг тийм байхгүй. Ингээд тэр вебсайтыг яг хинд яаж хэрхэн зориулж хийх юм. Тэр хүн тэндээс яг юу авах вэ те? E-commerce байх юм уу? Бараг бүтээгдэхүүнээ зарах юм уу? Зарахгүй юм уу? За тэгээд за зүгээр танилцуулга болоо гэхэд яг танилцуулга хийцэн. Тэгээд хийчлээ. За тэгээд хийхэд бол тэрийг
хүн тэр нөө домайны бичээд ороход юу харагдах вэ? Эхлээд юу харагдах вэ? Текст нь ямар болох вэ? Энэ хүнд одоо энэ байгууллагын тухай гэдэг нь хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг ингээд. Эхлээд наад бүгдийг зурх хэрэгтэй болоо тий. Тэгээд ингээд хар зураг бүгдийг гаргаа. Тэр хар зураг бүгдийг ингээд батлуулаад ингээд тэгэл ингээд боо юм болж байгаад ингээл та дээр очиод ингээл хийгдээл зурагдаал ингээл тэгэл ихний байдлаар дуусангуудаа дахиад үргэлжлээл хөгжүүлэлт явагдаал тэ бүх мэдээлэл шинжилэн ингээл тэгэл хөгжүүлэлт мэдээлэл шинжигдээл за энэ дээр тим энэ дээр юм ними ингээл явж идэл нэг юм 2 жил өнгөрчин тэ чи ингээл үргэлжлээл яваад зогсохгүй тэгжээс нэ 2 жил өнгөрчөнгөө яаж байгаа гэхээр 2 жилийн хугацаанд яг чиний хэлдгээр бизнесийн амьд штэ 2 жилийн хугацаанд нөгөө бизнесийн талбар чинь хөгжөөд ингээд цэцгэлээд шал өөр болчихж байгаа юм. Тэгэнгუთ нь яаж байгаа гэхээр нөгөө вебсайт чинь яг 2 жилийн өмнөхөөрөө байх боломжгүй болчих хуурж байгаа. Тэгээ боломжгүй. Яг дахиад яг тэр нөгөө бизнес чинь хөгжиж байгаад нөгөө вебсайт дахиад хөгжих хэвээр. Тэгвэл хүмүүс зэрэг би ганц 2 хүнтэй уулзч хаад нэг тэгж болоод байхгүй. Вебсайт ингээд нэг хайцсан заа тэгээ наач нэг иймэрхэн бат болно. Гэтэл юм чинь яг ухтаал нэг талд бол маш чухал зүйл байгаа. Тэгэнгүүт нөгөө хөгжиж цэцгэлж байгаа бизнесээ дагаад нөгөө вебсайт нь хөгжлөх хэрэгтэй болно. Тэгэнгүүт дахиад суурьаар нь өөрчлөх хэрэгтэй болж байгаа. Тийм тий. Суурьаар дахиад өөрчлөлт. Нүнгуутаа бүх юм одоо тэгвэл энийг ингэж гаргаж ирээ. Одоо энэ дээр ингээм юм байх юм бай тий. Бизнес маань ингэж өргөцөөс энэ тал дээр ингэж харуулаа. Одоо энэ дээр ийм оруулж ирээ гэдэг ингээл загварыг дахиад эхнээс нь зураа дахиад бүх зүйлээ эхнээс нь хийх хэрэгтэй. Боловч маш сонирхолтой. Надад бол сонирхолтой санагддаг тий. Ингээд өдөр болгон нэг юм ингээд шигээл нэг үнийн санал өгөөл нэг одоо юу гэдэг нэг юм ингээд давтан хийгээд байхгүй. Тэгээ энэ хэрэглэх шинжилгээтэй. Тэгвэл тэр дунд яаж хастаг чи бас дахиад бодох хэрэгтэй бол. Шин загвар, шин төрх, шин бүх зүйлийг хайх хэрэгтэй болж байрдаг тийм. Сонирхолтой. Тийм. Софтвер одоо надад нэг таалагддаг юм болохоор ингээд байхгүй юм ингээд бүтээдэг. Тэгээ ингээд шин зүйлийг бүтээгээд одоо хүмүүсүүд ингээд яг хаа одоо энэ програм дээр ингээд компьютерээр програм байгаа шүү дээ. Тэр яг ингээд наач одоо орчууд их амархан хийдэг болцсон билээ шүү дээ. Ингээд ингэдэг тийм. Тэгээ яг ясам дээр болохоор яг хаа яг тийм одоо юу хинтэй нөгөө чинь ингээд төснийг нь төсөөлцсөн байгаа. Тэгээ тэрээ болохоор ингээд тэгж амархан хийцэн ингээд төсөөлцсөн байдаг. Тэгсэн чи яг үнд бол те шал өөрөдөг ч юм уу те. Тэр ингээд WordPress дээр ингээд вебсайт хийхэд шууд нэг дор ингээд шууд WordPress асангууд шууд ингээд систем дотор орчих байхгүй. За та ингээд манай WordPress-ийн системээс илүү юм хийж чадахгүй шүү гэсэн нэг системд орчих байхгүй те. Яг манай ингээд системийн дагуу ингэж ажилладаг. Энд чи ингэж харагдсан шүү гэдэг ингээд яачдаг. Чи би ингээд ингэж арай өөрөөр харагдуулмаар байж тийм мэдэх чадахгүй шүү дээ. Тийм. Тэр нь надад бол яг ингээд хүмүүсүүд ингээд байхгүй юм ингээд одоо бий болгоо те тэр нь ингээд одоо алтаагүй ажилдаг ч юм уу. Тийм байхад бол тийм хийдэг одоо хүн басан тал их баяртай байгаа л та. Мэргэжилтэд дуртай шүү дээ. Дуртай шүү дээ. Nice. Харин тэгэл цаг хугацаа өнгөрөх тусам илүү өсөж дэвжиж хөгжиж те мэргэжилтэд бүр илүү гоё дуртай болох бах те. Тийм л. Харин тэгээд бас яг чи түрүүний халь дурдаад өнгөрсөн дээ. Би нөгөө принтер засдаг хүн биш ээ гэж. Тэгээд нөгөө нэг одоо бүх талбар дээр тэ байнга ажиглагдаг нэг зүйл байгаа даа шүү дээ. Надад чинь чи IT лөө. За миний компьютерийн нэг Word болохгүй хаа. Би нэг док байхгүй үгүй нөгөө IT руу зарлагдана принтер болохгүй байна гэдэг. Тэгээд бүх дунгууд нь энэ чинь дотроо одоо ингээд за IT гэдэг чинь ерөнхий нэг нэршил байгаа зөв тийм мэдээлэл технологи шүү дээ. Тэгээ ерөнхий нэг нэршил байгаа тийм. За тэгээ энэ дотор болохоор салбар хэсэг тус бүрээрээс өөр бол авчин тийм. Жишээ нь developer байна. Тийм. Тэгээд дотор өөр юу салд юм бэ? Одоо developer байна. Тэгээд IT нэг support гэж яддаг л та. Тий IT support. Тэгээ одоо тэгээ дээрэс нь IT чинь програм хангамж communication engineer гэж байгаа. Програм хангамж чинь болохоор одоо front end back end ч юм уу тий ингээд back developer тий. Тэгээ дээрээс нас манай project manager бас байх хэвээр. Бүх юмудыг ингээд харж яадаг тий. Бизнес нь ингээд хөгжилт ийм хэрэгтэй ийм хэрэггүй ингээд харж яадаг ч юм. Тэгээд тэгвэл одоо чинь хүмүүс яг хэлдгээр одоо за чинь принтерийг засчих хүн нь яг аль чиглэл рүү орно орох вэ? Тэр одоо тийм IT support л орно л да. Support алдаа тий. Одоо support гэхээр яг хуу тийм ингийн ажил сонсогдож байгаа гэсэн ер нь IT support амар тийм төвхтэй. Тэгээ тэрийг чинь ингээд задлах юм бол бас зүгээр энгийн support level нэг тэгээ level бараг 5 ч юм уу тэр нь болохоор бүр ингээд дээд зэрэглэлийн амар одоо server memory-г ингээд угсардаг хүмүүс таахгүй тий. Тэгэхэд бол нөгөө баг хэрэгтэй болчиход байна шүү дээ. Одоо баг хэрэгтэй компани гэх юм уу тий компани дотор IT баг хэрэгтэй байна. Тэр ягаад баг гэж хэлж байгаа гэхээр тий одоо чинь IT support гэхэд одоо яг хүмүүс хэлдэг нөгөө
компьютер дээр тулгарч байгаа бүх асуудал, серверийн асуудал тий. Сервер одоо тэгэл принтер, менежер ингээл тэр болгоныг засаж холбох, ажилуулах тий. Тэгэл одоо дотоодын нэг юунууд нь тий одоо Office Teams, Memes гэл Microsoft бүх ингээл юуныг ажилуулах, тэр хонд нь холбох гэл. Тэнгууд нөгөө талд болохоор за тэгээд нэг хүн тэрийг яаж хаад нөгөө талд болохоор одоо жишээ нь девелопер тий вебсайт бүх програм хангамжуудыг аппуудыг хөгжүүлж авах бизнесээ түлхэж явуулах ашиг орлогыг олоход шаардлагатай байгаа тэр платформуудыг хөгжүүлэх нэг хэсэг байгаа байна. За тэгвэл тий тэгвэл нөгөө талдаа дахиад яаж байгаа жишээ нь одоо байгууламж дотор бол тий байгууламжийн системүүд байна, удирдах самбарууд байна, байгууламжийн тий тэр болгоныг ажилуулах гэдэг. Ингээд тус бүрдээ нарийн салцдаг. Тэгээд бид нар нийлжиж нэг бүтэн одоо компаниг хэрэгтэй нэг баг бүрдээд байна шүү дээ. Тэгвэл нэг хүн бүгдийг хийнийг бол угаасаа. Тэгвэл альтыг бол бүр үлгэр үзтэй ер нь. Тэгвэл тэгэл нэг вебсайт хийхэд одоо энгийн веб девелопер 3 сар болдог байсан бол нөгөө хүн чинь принтер засгаж явсаар байгаа 5 жилийн дараа дуусах юм шиг. Амар ихтэй мундаг хүн байсан гэсэн тэгэл. Тэгээ шүү дээ. Чадахгүй шүү дээ. Тийм. Бас зүйлдээ бас баг байхгүй бол тий. Тийм баг байхгүй тий. Тэгэхээр тий. Тэр олон компаниуд ер нь ажиллаж байхад бол одоо яг тэр талыг ингээ ойлгоод тэгээд яг ингээ IT-ийн багууд бий болоод тэгээд тийм тал энэ салбараар нь амар бүүн болж хөгжиж байна тий. Одоо ер нь тий одоо тэгэхээр ирээдүйд одоо энэс цаашаа ирээдүйд ч гэжтэй одоо ч гэсэн яг ингээд энэ IT-ийн мэрэгжил буюу програмын мэрэгжлүүд энэ чиглэл бол ерөөсөө л маш хилэлт хэрэгцээтэй. Тэгээд одоо яг супер юу болоод байна шүү дээ тий. Энэ болол одоо яг ингээд нэг эксплойт хийх гэдэг яг дэлбэх гэдэг байгаа ингээд яг цэгнэрттэй яг одоо хаа яг тийм одоо бүр яг ингээд бүх компаниуд ингээд амар ингээд одоо ер нь бүгдээрээ IT гэсэн хэлтэстэй болсон тийм бүх одоо компаниуд IT гэсэн хэлтэстэй болсон. Яаж л нэг ганц хоёр девелопертай бүгдээрээ вебсайтын одоо ашиг тус тэгээ дээрэс нь дижитал одоо мэдээлэл авахын хашиг тусыг ойлгох болсон. Тийм програм мэдээлэл тийм. Өмнө нь болохоор ингээ бүх хүмүүсүүд чинь Excel дээр ингээ датабаз шиг ингээ явуулдаг байсан бол одоо ERP системтэй болцсон тий бүгдээрээ тэгж явж байгаа болохоор одоо ингээ бүгдээрээ дижитал маркет руу шилжих гээд шилжснийхэн дараа гэл амар ингээл явах байхгүй. Харин тий яг тэр нэг одоо л нэг оргил үе дээр ингээ ирээд авах хэрэгтэй хүн тий хүн болгоны энэ хэрэгтэй. Хүн болгоны энэ талын мэдлэгтэй байх хэрэгтэй болж хуураад авах тий. Тий одоо наацхан хүртэл тий. Наацхан хүртэл одоо ингээ маркетинг дээр харах юм бол маркетингийн платформуд, маркетингийн ажилбар бүгд AI руу шилжиж байгаа хэрэг тийм. Хаалга руу бүгд шилжээд явж байна. Тэгэл яг чинь түрүүний хэлгээд чиний хэлгээр одоо хуучин ингээд бүх зүйлийг жоох юм деталь механикаар хийдэг байсан бол одоо илүү бүх зүйл автомат руу шилжиж байна тий. Бүх дата мэдээлэлүүд автомат руу шилжиж байна. Тэндээсээ ингээд бүх зүйлийг шүүждэг болж байна. Тэгээ наазахын гэхэл бүр энгийн одоо бидний амьдрал тусч байгаа зүйл гэл зүгээр л YouTube дээр юу гэдэг принтер гэж хайхад чиний ашигладаг те Facebook, Instagram, Twitter, LinkedIn юу гэдэг чамтай холбоотой бүх зүйл дээр принтер гарч иж байгаа. Тэгээ энэний ард юу байж байгаа гэхээр нөгөө алгоритм гэдэг зүйл ажиллаж байна те. Тэгээ тэрний ард юу байгаа гэхээр нөгөө хөгжүүлэгч нар энэ талын дээр бүх байж байгаа. Тэгэл ингээд бодглохлоор энэ бол амар супер болж байгаа хөөх те. Тэр ихтэйс сонирхолтой нэг ясны амар супер, нэг ясны яс хідүүлийнх нь ингээд те. Хідүүлж хүмүүсттэй төгс биш те. Тэгсэн чинь ингээд амар тийм ингээд одоо юу хүнд 100 ухаалаг хүн нийлж байгаа тийм амар ингээд хитүүлэхс нийлээ алгоритм бичсэн ч юм те. Би ч ингээд тэгээ бас хаяа ингээд уцаа ингээд тавьж чаддгүй ш тэгэл. Ингээл нэг одоо Instagram орчаал гүйлгээл тэгээ харсан чинь 12 болсон байдیں۔ Тэгэл одоо маргааш л 6-аас хэрнгээл яа гэл боддоо ш тэгэл. Тэгэл бас би бас яг технологиг бол одоо хөгжит нь бол тийм илүү амар баяртай байгаа тий. Илүү ингээл бүх ингээл юмнуудаа ингээд юу одоо юу юм да catch up хийх гээл тий. Орчин үеийн мэдээлүүдийг ингээд унших хүсдэг. Гэтэ тэрнээс бас нөгөө талыг бодох хэрэгтэй л тий. Одоо жишээлбэл ингээд ийм алгоритм бичснээр одоо жишээлбэл хэдүүлийнх нь хүүхдүүд яах вэ тий. Хэдүүлээ одоо яах вэ Facebook ч намайг 12 дэх үед л гарсан шүү дээ. Тэгэхээр би ингээд хар багасаа Facebook үзээс явчихаг л тий. Гэтэ маа дүү бол ингээд уцаа ингээд тавихгүй ш тэгэл амар ууртай хурж ирэл уцаа үзэл би тэгээ бодд ингээл яа тэ том болоо яах вэ те яах вэ тэгээ тий одоо энэ технологиуд чинь ингээд ийм амар ухаантай ийм амар жоох хүч юу ч мэдэхгүй гэсэн чинь ийм амар ухаантай алгоритм гараад ирсэн. Тэгэхээр тэрний нөгөө тал нь юу яаж болох вэ? Эд талаас сайн бодох хэрэгтэй л ах гэж бодож байна. Тэгээд
Тий. Ер нь бол тий бидний одоо ингээд алгоритмууд байна. Одоо хит ухаалаг болж байгаа. Тэгэл бүх одоо хүмүүс хэлж байгаа шүү дээ. Эрдэмтэд байна. Энэ бол ер нь аюултай нэг талдаа бол маш аюултай зүйлээ гэл. Тий. Тэгээд нөгөө талдаа л яхаа оролдож хийж үзэжгүй бол мэдэхгүй юм чи. Тэгэхээр хэдүүлээд нэг л одоо яг хаа хүртэл нь явах нь тийм тийм өндөрлөгтөн маань тийм системийн ухаалаг технологийн хаа хүртэл явах нь тэгэл тэрийг үзэл авах юм артаач тийм үзэл авах л та тийм чи дүүн гээд кино үзсэн тийм үзсэн одоо нэг HBO дээр гарч байгаа цуврал байгаа ш тийм тэрэн дээр нэг гээд ингэж явсаар хагаад технологи нь бүр ингээд бүр тулаад тийм технологи ингээд тулаад тэгвэл хиймэл оюухаа бослог гаргаад хүмүүсийг устгахыг гээд бидний түүхний ихээс гарч байгаа тийм. Зааж би андуураагүй бол 1000 жилийн өмнө одоо тэр дүүний Atreides-ийн манай гол дургаш тийм. Тэр үйл явдлаас 1000 жилийн өмнө гэж би буруу санаагүй 1000 жилийн өмнө болж байгаа байхгүй. Тэр роботуудын бослог болж байгаа хиймэл оюухан. Тэгвэл яг өндөрлөгтөө одоо гэх шиг ингэж хөгжиж ингэж явж байгаад тэгээ сүүлдээ хиймэл оюухан чинь бүр ингэж бүр хөгжлийн оргилд тулаад тэгсэн чинь хиймэл оюуханууд нь одоо роботууд нь бослог гаргаад хүн өндрлөгтний эсрэг тэгээд ингээд дайн болоод тэгээ бүгдийг ингээд устгаж хаяад өндөрлөгт устгаж хаяад тэгэн гутаа тэрнээс хойш ингээд дахиж компьютер болон юг ашиглахгүй арай өөр технологиг ашиглаж байгаа тий гэсэн гарч байгаа байхгүй одоо ингээд процесс яг тэр нэг бидний мэдих дүүнээс өмнөх нэг 1000 жилийн өмнөх түүх тухай одоо тэр HBO цувралтай гарч байгаа гарч байгаа. Би түүл дээр цуврал үзег юм биш. Тэгэл яг тэр роботуудыг хэрхэн яаж одоо тэгээд лаг супер болж байгаа ингээд нэг хальт дурдал харуулж байгаа байхгүй. Тийм тэгэл тэрийг үзэл нэрэл тэгж магадгүй юм шиг надад санагдсан. Яагаад тэр одоо ингээд бодохгүй бүх зүйл чинь дата шүү дээ тий. Одоо ер нь бол ингээд бүх зүйл дата тий. Тэгвэл алгоритм шүү дээ. Одоо хэдүүлээ хэмжээ алгоритм гэдэг зүйл энгийн зүгээр яг амьдрал дээр яриа л да. Энгийн сошиал орчин дээр алгоритм яаж супер ажиллаж байгаа гэхээр тухайн Чингүнжо гэдэг хүний нэг аккаунт үүсгээд дата нэг аккаунт үүсгэнгүүт энэ дата бий болчих. За тэгвэл энэ хүн юу хүсэж гин, юу хийж гин, юу уншиж гин, юу уншихгүй байна тий. Бүр хүмүүст хэлэхгүй нууц амьдралын нүртэл яг ухтай тэр алгоритм мэдчихэж байгаа шүү дээ тий. Одоо чи яг Google руу ороод энэ хаяраас Google руу ороод ямар муу гоё юм үзэж гин, ямар гоё юм үзэж гин тий. Гэтэл бүгдийг бүтэж авч байгаа юм. Тэгэхээр тэн дээр нэг юм одоо нэг үр хэмэл нэг юм хай санамж тий. Нэг дата бий болоод шүү дээ тий. Тэгээд тэрэн дээр анализ хийгээд мань алгоритм яаж яхаар эргүүлээд нөгөө хүн руугаа бүх мэдээллүүдийг шидэж. Тийм буцаагаад. Тэгэхээр ингээд хүн яг юу үздэг, юу харддаг, юу дуртай, юу муухай, юу сайхан гэдгийг бүгдийг ингээд тэнцэн яваад бүртгээд байгаа юм шиг. Миний ойлголтоор л тэгж ойлгоод. Ер нь л хийж байгаа л. Тэгээд би нөгөө нэг яг IT-ийн талын хүн биш болохоор бас буруу хийж магадгүй шүү. Би ч болохоор маркетинг юм баггүй. Тэгээ маркетинг дунд судалгааг яаж хийх вэ? Дата анализ яаж хийх вэ? Тэ? Одоо энэ алгоритм нь өөрөө яаж ажиллаж байгаа юм? Тэгвэл эндээ тааруулаад яаж бүтээгдэхүүнээ танилцуулах юм уу? Тэгээд талын зүйл ингээ бодоод тэгвэл яг одоо миний зөв ингээд ажил судалснаар бол алгоритм бол тэгж ажиллаад байна. Сошиал ертөнц бол тэгж ажиллаад байна. Тэгэхээр босруулах сайтлан тэгж ажиллаж байгаа. Ажиллаж байгаа гэж бодсон үндсэн дээр яриад байгаа. Зөв сайн хэлж байгаа бол ер нь зөв тий. Тэгвэл яаж байгаа гэхээр магадгүй тэрэн дээр үндэслээд одоо AI бод хиймэл оюухан өөрөө ер нь энийг чинь ингээ байх болох ч яадаг гэвэл яах вэ гэж бодохгүй юу. За инээтэй бодлоо. Ер нь энэ хүндрэлтэн чиг ийм энэ ч ашиглаад ингээл устгах юм шүү. Тэгээ хоёр дахь хамгийн том аюултай буюу хүчрхэг зүйл нь болохоор мэдээлэл байгаа шүү тий. Яагаад тэгэхээр хэрвээ тий одоо чам түрүүний нэг манай дүүнер гэж ярьж байгаа тий. Жишээ нь бидний одоо хүүхдийн үе юм уу бидний дүүнерийн үе ч юм уу тий. Ингээд одоо чинь юу гэдэг энэ чихэр ингээд энэ утас супер тий бусд нь яа гэд харуулахыг хүсье гэвэл тэгэл ерөөсө тэр хүүхдийн ашиглаж байгаа бүх платформ бүх мэдээллийг сурвалжуу тэр мэдээллийг шидчихнэ. Тэгэл болоо. Амар easy. Тэгэл тэр хүүхд яаж байгаа гэхээр тэр нь 100% итгэнэ гэсэн үг. Тэгэхээр нэг талд амар аюултай байдаг тий. Жишээ нь хар тамхи бол амар гоёо, хар тамхи чинь гоё зүйлстэй гэдгийг ингээл тэр хүүхдийн бүх юу шидчих болж байгаа юм. Тий. Одоо аккаунт болон платформод руу шидэж болох гэсэн. Тэгэл дуусаа. Тэгэл тэр тэрэнд итгэнэ. Уусаад итгэнэ. Тэгээ одоо psychology гэдэг хүний ингээд одоо юу хүндээ социологи ингээд ашиглаад тэг ингээд алгоритм гараад ирж байгаа шүү дээ. Тэр чинь одоо ингээд Facebook-ийн алгоритм бас тий хитэн цагт ингээд лайк дарсан зүрх дарсан байна. Энэ хүн ингээд хүн чинь
хэрэг ингэ шөнийн 3 цагтээ лайк дараа явж байгаа юм бол энэ хүн жоохон депрессцсэн байна, жоохон унтчих чадахгүй байгаа юм даа л гээд шууд олцож байгаа хгүй тий. Тэгэл энэ хүн за өчтөр ийм байсан, өчтөр тэрний өмнөх өдөр нь бас ийм байсан юм. Тэрний өмнөх өдөр нь ийм байсан. За энэ хүн ер нь депрессд орж байгаа юм. Гонигтай бичлэг явуулдаг ч юм уу тий. Одоо тэгээ энийг бол би бол яг улс төрд бол маш их ашигладаг гэж бодож байна. Яа тэгэхээр тий. Би бол улс төрчдийг бол тийм ухаан муутай хүмүүс ч юм уу, тэнэг хүмүүс ч юм уу, одоо юу гэдэг хийж байгаа үйлдэл нартай тэр ямар тэнэг юм бэ гэж боддгоо. Тэр бол амар ухаалаг хүмүүс, амар мэдж байгаа тий. Тэнэг хүмүүс л гарахгүй байгаа. Харин тэрийг тэр тийм учраас тэрий тухайн одоо сошиал ертөнцийн хүмүүст юу яаж харуулах вэ гэдэг мэдээд байгаа юм байна. Тэрийг амар сайн ашиглаж байгаа. Тэг ингээд нийгмийг ингээ хаашаа эргүүлэх үү гэдгийг бол ингээд ойлгосон гараад байгаа байхгүй тий. Ингээд тэд нар ингэж тэгж эргүүл юу бодож байгаа нь хинч мэдэхгүй л дээ тий. Дотроо юу бодож байгаа юм бол тэгэл яг таамаглах юм бол яг эрх мэдэл ах тий. Бид нар нөгөө эрх мэдэлтэй байж одоо чинь магадгүй хоёулаа бол ингээ эрх мэдэлтэй байж үзээгүй учраас эрх мэдэл ямар хүчтэй тий магадгүй ямар сайхан тэгээд ямар гой зүйлээ гэдгийг мэдэхгүй байна. Тэрийг яг эрх мэдлээ байгаа үзчих юм бол эн чин ийм зүйл юм. Тэгвэл тэрний хэрэв тэрний сайн сайхан хүч чадалтай одоо юу гэдэг тэр гой талыг мэдэрчих юм бол тэрний төлөө бол одоо юу хийхээс боцохгүй л болоод байгаа юм шиг тий. Тийм баг тий. Тэгэхээр эрх мэдэл гэдэг зүйлийг эхлээд мэдчихэд л ярих. Одоо би бол яг сайн мэдэхгүй болохоор тэгэхээр зүгээр яг таамаглаад ингээ үзэх юм бол тий. Тэр чинь ингээ ухаалаг хүмүүс л эрх мэдэл хүрж яах гэж бодоод байна л та. Тийм биш ер нь би бол яг хөө тийм уус төрсдгийг яг дотоо юу болж байгаа сайн мэдэхгүй болохоор яг тий. Тэр ямар хуу ингээд юм бодож авд юм бол зөвхөн ингээд одоо үнэхээр ингээд тийм хүмүүст ингээд уус төрийн ингээд өөрхийн хүсэж байгаа чиглүүлээ гэж бодд юм болоо гэж би бас сайн мэдэхгүй л байна л да. Тийм. Тэр бол тий. Тэр бол амар том сэдв тий. Тэр нь бол мэдэхгүй. За миний хувьд ямар ч мэдэхгүй сэдв. Мэдэхгүй байна. Тий. Яа тэр чиний цаашдын зорилго ер нь юу вэ? Бодож байгаа төлөвлөж байгаа зүйлүүд тий. Одоо ер нь бол яг миний одоо тийм ойрын одоо юу зорилго гэх юм бол ингээд 5 жилдээ ч тий. Ойрын зорилго 5 жилдээ болохоор ингээд аль болох хамгийн хэмжээгээр одоо ингээд туршлага судлаад одоо их прожектууд ингээд хийнэ гэсэн үг. Тэгэл амархан хурдан ингээд фейл хийгээл хэрэг ингээд болохгүй бүтгүй юм хийжсэн бол тэндээ хурдан фейл хийгээд тэрнээсээ хурдан сураад тэгээ хүмүүстэй сайн юм асуугаад тэгээд хэмжээгээр тийм прожектууд хий гэж бодсон л доо. Тийм одоо жишээлбэл энэ цэнгэлэгчийн ингээд төслийг ингээд сайн хийгээд тэрнээсээ за энэ болсонгүй энэ болсон байна энэ сайн явлаа гэж сайн судлаад дараагт нь болохоор ингээд өөр вебсайт хийгээд өөр аппликейшн хийгээд ингээд хүмүүсд бас зөндөө олон гой санаад байхгүй тий. Тэрийг ингээд бас сайн сонсоод ингээд дэмжээ тий. Бас ингээд за энийг ингэж ажиллахаараа ингээд бас хилээд өгөх бас тийм хүн болмоор л байгаа л да. Туршлагатай болмоор байгаа. Туршлага хөрөнгөлүүлмээр. Тий. Ер нь ингээд софтвер ингээд надад амар таалагддаг байхгүй тий. Яг яаж ажилт юм ингээд мэдмээр байхгүй тий. Илүү туршлага судлахаараа тий. Тэгээ хоёулагийн өнөөдрийн яриаг нь базаад хэлэх юм бол хоёлаа ямар тааж тий одоо спорт хүний бидэнд ямар хэрэгтэй юм. Тэгээд усын спортоор явбал ямар үр дүнд хүрэх юм тий. Тэгээд ийм замаар явбал ийм амжилтанд хүрч болдог. За тэгээд триатлоны бас спортыг иймэрхүү байд юм байна гэдэг хоёлаа ерөнхий мэдээллүүдээ гоё хүргэлээ. Тэгээ эндээс бас хэрэгтэй зүйл байвал та бүхэн бас авсан бол их баяртай байна. Тэгээд тэгээ ерөнхийдөө IT-ийн мэрэгжлийн талаар бас чатгаараа хоёлаа бас ярьлаа тий. Тэгээ бүр нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байгаах. Тэгээ магадгүй IT-ийн чиглэлийн тий хүмүүс орж ирээд буруу зуруу ярьсан зүйл байвал уучлаарай. Тэгээд мэдэх зүйлээ л бид нэр мэдэх зүйл энд юм байгаа. Тэгээд гой хүлээж аваарай гэж та хүсэж байна. Тэгээд ямар ч тач гой подкаст манд орсон баярлалаа. Тэгээд би чамтай уулзаад ингээд би ийм спортоор хичээлдэг ийм зэрэг мэрэгтэй гэж яриагч сонсож аим сонирхол надад сонирхолтой харцсан байхгүй. Би ч одоо яг тийм тэр төлөв спорт юм шиг бүр огт мэдэхгүй. Тэгээд хүү энэ спорт ийм спорт гэдэг юм байна. Энэгээр ингэж хичээл болох юм биш. Тэгвэл энэ гоё үзэж байгаа хүмүүстээ гоё мэдээлэл олгоод хүрхчээл та аюу гоё сонирхолтой түүхтэй санагдсан. Тэгээд залуу хүүхэдтэй тий. Залуу мөртлөө ийм их гоё хичээл зүтгэлтэй тэгээд ийм олон талын авьяастай мундаг байгаад хараад гоё бусад залуучуудтай хүүхдүүдтэй гоё үлгэр дуурайл болоод тий. Гоё мэдээлэл аваасаа гэж бол хүссэн. Тэгээд гоё урилга тавиад урилгын минь хүлээж аваад оролцсонд маш их баярлалаа. За. Тий. Баярлалаа. Тэгээд
Хэдүүлээ дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая. За За баяр таа. баяр таа.